Хэрвээ таны амьдрал яг л компьютерийн код шиг алдаагүй кодлогдсон мэт явж байхад генетнийг алдаа гарч ирээд бүх зүйлийг чинь оронгоор нэрвүүлэл яах вэ? Чүү санаа бол компьютер инженерийн ангийн оюутан. Тэр бол яг л робот. Ямар нэг сэтгэл хөдлөл гэхээсээ илүү логик дүрм журамд захирагддаг нэгэн. Багаараа даалгаврын илтгэл тавихдаа юу ч хийгээгүй нөхдийн нэрсийг зарласнаар бүх асуудал эхэлнэ. За тэгсэн тэр юу ч хийгээгүй нөхдийн нэрс донд график дизайны ангийн төгсөх курсын оюутан сургуулийн хамгийн алдартай кул залуулах Жан Жэйон байж байна. Манай Жэйон ч сануугийн яг эсрэг дүр. Чөлөөтэй, бүтээлч, хүн залгаахтаа сайн. Сануугаас олж хичээл дээрээ F аваад төгсөлт нь хойшлогдсон санууг хайж эхэлнэ. Жэйон маань ангийнх нь гадаа ирчихсэн шотой цамц өмсдөг гэсэндээ гээл өгүүлжгсэн зогсож яасан ангиас нэг шотой цамцтай залуу гарч ирдیں۔ Чи чүү сануу мөн бидтэй гэсэн үгүй гинэ. Мөн лээ штэ чи гэсэн цаанаас нь бөөн шотой цамцтай хүмүүс гарч ирдэг насаа. Сануу маань график дизайны ангийн нэг эгчтэй хамтраад тоглоом хөгжүүлэлт хийх гэж байсан. Даанч нөгөө эгч нь ажилд орох санал авсан болохоор амжихаа боллоо гэдэг. Харин оронд нь чамд сайн дизайнер танилцуулаад өгье гэхэд нэг нэр харуулах ба Жэйон байна. Дизайны ангийнхан үзэсгэлэн гаргаад сануу очиж үзэхдээ нэг бүтээл таалагдахаар нь хийсэн хүнийхээ нэрийг дарж авсан юм байна л да. Манай сануу копи авахыг зогсож байсан GH гэх охин ирээд намайг санаж байна уу? Өмнө нь чамаас мөнгө зээлж байсан да гэхэд 800 вон гэж таньдаг. Тэгээ GH маань түнд 1000 вон өгөхөд хариулт задгаа мөнгө алгаа дараа нь өгье гинэ. Ер нь л эндээс манай сануу чинь их зарчимд шудраг хүн гэдэг нь харагдаж байгаа зү. Жэйон маань түүний зургийг зураад постэр хийчихсэн сургуулийн энэ тэрүүгээр хайж ийн гэд наачжээ. Найзууд нь групп чатанд шийдгөө дугууланд ч явдггүй ямар сонин үл үзэгдэх чиг хүн бэ гэд өглөөстэй. Сануу маань график дизайны ангийн эгчийн холбож өгсөн шинэ хамтрагчаа хүлээгээ сууж яасан хэн ирсэн гэж Жэйон. Яасан гэхээр Жэйон найзуудтайгаа уулзаа сууж яасан тэр эгч ирээд нэгэнт төгсөлт чинь хойшлогдсон бол миний төслийг өргөжлүүлээд хийчихэлтэй. Хамтрагч төв маань жаахан мангардуу харагддагч ангидаа толгой зогтөг оюутан чүү сануу гэснээр манай Жэйон ч гуяа алгадан ирж байгаа нь. Өөстгөн өлийн даваан дээр гэсээр дууга аялан ирэхэд өнөөх нь өөдөөс нь та хоцорчлоо гэж авсан. Миний нэрийг мэдхүү гэсэн мэднэ. Тэгтээ тэр ямар хамаатай тоглоомоо яриг гинэ. Төвний хийсэн санааг манай Жэйон хараад сүрхий гэдээсэн онц биш л юм байна гэхэд та өмнө нь тоглоомын дизайн гаргаж байсан уу гэх ба үгүй гэсэн өөр дизайнер хайлаа гэж авсан. Тэгсэн манай Жэйон тоглоомынхон дүрийн зургийг зорох ба энэ нь сануу таалагдаад юутай ч хамтрахаар болдیں۔ Тэгээ та дугаараа өгчих гээд утсаа өгөх ба Жэйон дугаараа бичсэн чинь шимэгч номер 3 гэд хадгалсан л байлгүй яах вэ? Миний дугаар утсан дээр чинь байна да гэд харуулад ингэж нэг юм уулздаг ээжээ чүү сануу яа гинэ. Санууш дотроо даа л гэж бодсон байх уу. Жэйон маань сануугийн дургуун өнгө нь улаан. Дургуй газар нь Жэйон байхгүй бол ямар ч газар дуртай гэдгийг асуугаад мэдчихнэ. Санууч нэрээ энд нь хариулж л байдаг. Өглөөний 8 цаг 30 минут. Сэрүүлэг дуугарлаа, сануу бослоо. 8 цаг 45 минут дасгал хийлээ. 8 цаг 58 минут шүдээ угаалаа. 9 цаг 16 минут хичээлдээ явахаар гарлаа. Ёо би санаа шиг сэрүүлгээ ганц дуурахаар босдог болчвол уг нь алах гээд байгаа штэ. Хажуу хаалганд нь шинэ хүнэж ирсэн бололтой. Сануу хайрцагнуудаа зэгцлээрэй гэсэн бичиг хаалган дээр наагаад үлдээнэ. Хайрцагнаас олж 2 минут хоцорсон ч 9 цаг 25 минутад уудаг кофегаа авахар ирнэ. Бүгд байхгүй. Яасан гэж бодож байна. Жэйон бүгдийг авсан студид өртсөн ч ах шиг. 9 цаг 30 минут. Хичээлдээ суухаар орж ирсэн яг суудаг ширээн дээр нь нэг улаан цүнх. Эзэнтэй судалгч гисэн байна. Хинийхэн болдоо гэсэн минийх гэсээр хөлнийхөө олноос толгой хүртлээ улаан өнгө болсон Жэйон орж ирд юм аастай. За дайнч эхэлж байна да. Өдөр хоолоо идэх гэсэн хажууд нь Жэйон байж л байна. Франц хэлнийхаа хичээлд суухаар ирсэн бас л суудаг ширээн дээр нь улаан цүнх. Хичээлийн хуваар юутай эдийн манай хүн судалсан байгаа юм чинь. Багш нь багт хуваарлсан манай хоёр нэг баг болно. Багшаа багийнхаа хүнээс сольж болохоо гэд сануу маань ойрлоостой. Тэгсэн хажуу хаалганд нүүж ирсэн хүн хингээч. Бас л манай Жэйон. Яагаад хүн мөрдөд байгаа юм бэ гэсэн гэртээ орох чинь гээд орчдөг насаа. Жэйон хичээлдээ суухаар орж ирсэн сануу маань айл үжээ ирчихсэн ширээгээд ирлээд унтаж байна. Чүү сануу гэсээр багш нь түүнийг сэрэхэд хичээл нь аль хэдийнэ орчихсон. Ядчихаа Жэйон нүүрэн дээр нь баах юм зорчихсон байна.
Хичээлийн дараа Жион дээр ирээд яах гээд байгаа юм бэ хүн өдөөд хүсэж байгаа юм байгаад хилээдэх гэсэн чинь наад малгайгаа авчих гинэ. Дахиж оролдвол төвчгүй шүү чадахгүй шүү гэсээр сануу явахад игдүүд юм бэ гэсээр Жион маань үлддэг. Хөөрхий сануу маань өглөө 6:30-д ангидаа ирнэ. Жион ч удалгүй араас нь орж ирэх ба хажууд нь сохоод хаалт авчирчихсан түүнийгээ тавина. Хоол идэх цаг нь болсон доо гэд хараад ижсэн сануу ирснээ хоёр хүүхдийн гол суугаад амжихгүй шүү ба гэж байгаа алтай инээнэ. Жио найзуудтайгаа сууж ясан тэр газар нь сануу ангийнхан болон хангуг их сургуулийн ментор багш гээд нэг юмтай орж ирцгээдэг. Сануу явлаа гэхэд нөгөө ментор чинь намайг хүндэлсэнгүй барьсангүй их цантай мантай гэд өрүүлцөөд манай сануур ус цацаад хоолны меню авснаа яг цохох гэж хахад Жион тэндээс дартсны сум шидэж байгаа юм чинь. Тэгээд хоорондоо үзэж агаад сануугийн гарнаас сатгаад тэндээс гүүгээд гарнаа. Манай хоёр гэртээ ирсэн Жион цүнхээ орхиод түлхүүр авахгүй ядчихад утсан нь унтарсан. Сануу ноутбукаа хэрэглүүлчих гэсэн би гэртээ хүн оруултгүйгээд орой авчт юм да. Гэхдээ хөөхөн буцаж хаалгаа онгойлгосноо 10 минут ч гээд оруулдаг. Сануу усанд ороод ус центр нь нойтон нөх хөрх юм гарч ирсэн Жионы харцуур бунд. Одоо болсон бидтэй яв гэд гарнаас нь татахтаа Жионы гараа гимтэнснийг хардаг. Тэгээ тос аваад төрөх гэсэн чинь Жио маань гимтсэн юм уу алив харъя хаана гээл босоод ирж байгаа юм чинь. Би бишээ та гээ тос төрхөж өгнө. Тэгээд бас өнөөдөр туслаланд баярлаа гэлдэг. Жион капед сануугийн зургийг зурсан түүнийгээ ширтээ сууж яасан. Би одоо галзуурсан байх та ягаад түүнийг бодоод байна гэд өөрийгөө гайхаастай. Тэгсэн ноутбук нь таг. Сануу маань тэр үед Жихэтэй уулзахаар орж ирэх ба Жион шууд түүн дээр очиод миний хайртыг авраад өггээд ноутбукоо түнд өгнө. Хөөхий Жихэ маань аль газраас гарч ирсэн хар гайвэ гээл яваад өгдөө. Тэгсэн ноутбукийг нь форматлаад хамаг ямиг нь устгаа тайжээ. Яаж юм бэ гэсэн хүн компьютер хоёр адилхан навшаар дүүрэхээр олигтой ажиллагаа болчтий гэж авсан. Сануу маань Франц хэлний хичээл дээр ирчихсэн дундуураа хаалтаа тавьсан. Гэхдээ Жионыг хүлээгээд байгаа л та ийш тийшээ хараад цаг руугаа ч нэг харна. Намайг хүлээсэн юм уу гэсээр хуучин стилтэй орчихсан хүлээ барьж дийлэхгүй амтан Жион маань орж ирнэ. Өнөөдөр харилцан яриагаад автах болохоор энэ хаалтаа авчих гинэ. Багаараа нэг жүжигчлсэн тоглолт маягийн харилцан яриа хийх даалгавартай байна. Сануу түүнээс сэдвийн юу гэсэн хайр гинэ. Өгсөн балан цэгний чи хайр вэ? Газар байр байршлын тухай ярьж олдгоо мө гэсэн багш нь хайр дурлалын тухай ярихад их дуртай байдیں۔ Гинэ. Айхтай итэг алаад өгнө л гэж чинь. Ядчихаас сэдв нь хайртай хүнтэй сэтгэлээ илчилтэл нөгөөх нь ихэр байж таарад гайхах юм байхаа. Сануу маань юу гэж чинь холион матан савнгийн дөөрөө гэсэн багш нас дуртай юм. Хичээлийн дараа нөгөөхөө давцсан сануу маань болтгүй дээ. Жион түүнээс хүнд сайн болж үзээгүй үстэй гэсэн сэтгэл хөдлөл хий төсөөллийн онол талаас нь ярил үзээгөө гинэ. Хайрч бай, юу ч бай зүгээр хүний хий төсөөллөөс үүсдэг зүйл гэж авсан. Тэгвэл үерхэл юу болох вэ гэсэн чинь зүгээр гэрэлхийн өмнөх нэг шат товчхон хэлбэл программын шинжилэл гинэ. Аргагүй л манай сануу мөн дөө. Манай хоёр номын санд хичээлээ хийж байна. Сануу хаалтаа авсан, Жион унтчихээн. Зүгээр байгаа нь хүртэл төвхтэй санагдах юмаа гэж өгөлсээр үзэг аваад яг нүрэн дээр нь зорох гэж яасан. Санууя, би хэдий хүртэл нүдэн анаа дайж авах уу гэсээр нүдэн нэнэ. Хөөхий сануу маань чи ястай хүүхчиг үйлдэл гаргалаа гэж өөрийгөө зэмлсээр толгоогоо мөргөөс сууж байгаа юм чаа. Йой, татаагаа тайсан. Юу өмссөн бэ энэ хоёр юм чинь? Өхөөрдөн байна гэд манай санууг чирсээр нөгөө жүжигчлсэн тоглолтоо хийхээр ирж байна. Намайг тавиагээ сануу чирэгдээстэй. Жио маань бусад багууд бүр дуу бүжиг бэлдсэн гэж байна. Энэ бол юу ч ишгээд санууг маань мухруулж байгаа л ангид орж байгаа юм чаа. Гайхалтай. Манай хоёрч алаа тайсан. Балраа. Өнөөх хувцас чинь хулгай хувцас ээж. Буцааж тавихаар орж ирэх ба сануугаар харуул хэлэгдсэн. Нөгөөх нь хулгайх гэж мэдсэн бол би өмсөхгүй байсагээд өглөөстэй. Юу гэж манай санаа хулгай юм өмсөж ядий те. За тэгсэн хүн ороод ирлээ. Жион түүний гарнаас арай цааш татна. Давчуухан зайд өөдөөдөөсөө хараа зогсноо. Тэгсэн Жион түүний нүрлөө тулж ирээл кино үзгөө гэд асууна. Сануу бид хоёр энд нүд мүдэн анцсан бэлтцэн байж хад яаж аам бэ? Түлгэж хаяал гүгээд гарна шүү дээ. Сануу маань хичээлдээ чирэхгүй Жионы мессежэнд хариу байхгүй. Өвдцэн байхдаа гээ санаа зовоод гэрт нь ирнэ. Хаалгаа тавихгүй бол цагдаа дуудлаа шүү гэснээр сануу гарч ирэх ба зүрхний хутга үгсийг араас нь урсгаж байгаа юм чи.
Хэн надад санаа тавьгсыг ганц хичээлээр баг болсныгаа юу гэж бодоод байгааг дотн царайлах хэрэггүй. Үннийг хэлэхэд ах таныг харахаар дургүй урч ийн. Ядаргаатай байна гинэ. Сүрхий юмаа гэсэн одоо мэдсэн бол зайлж үзгэнэ. Жио маань дахиж уулзах хэрэг угаасаа айлга гэсээр яваад өгнө үү. Санаа маань уг нь копи авах гээд зогсож байгаа л те. Гэхдээ юу ч хийгээд байгаа юм. Жихээ ирээд копи авч өгөх ба ууснаа гашуун байна гинэ. Уг нь манай хүний байнга уудаг копи ахгүй юу? Тэгсэн бүр цамцаа буруу харуулад өмссөн байл яах вэ? Юу л болоод байна да манай санаа. Нөгөө талд Жио маань ч бас ямарчсан. Завгүй байхын тулд найзынхаа хоолны газар зөөгч ихээр болно. Санаа Жионы Instagram руу орж харж байна. Жүжигчлсэн тоглолтын үеэр хамт авахулсан зураг хийчихэ. Хиний дураар хийдэг байна гэснээ скриншот хийгээд авчаана. Цаашаа зургуудыг нь үзээл таалагдсан зургуудаа скриншот хийгээд аваад байна шүү. Тэгсэн шинэ ресторан Ёнсог дүүрэг гэсэн хаштагтай зургийг нь хараад хоол юм аа л гин. Тэгснээ би одоо юу хийгээд байна гэж бодноо. Бүр балраадглаа. Анхаарал энэ нь бүр төвлөрхөө байсан. Хичээлээ хийж чадахгүй. Жихээ түүн дээр ирээд ямар нэг санаа зовсон зүйл байгаа мó байнга санаа алдаад байх юм гэх ба тань шиг ухаантай биш та надад хэлэлдээ гин. Санаа маань асуудлынхаа шалтгааныг мэдээд арилгасан ч хуучин шигээ болохгүй юмаа гэхэд жихээ шалтгаан нь буруу байсан юм шүү. Юунаас болоод байгааг дахиад сайн шалгах хэрэгтэй байхаа гэх ба санаач нэрээ хуучин устгасан кодон дотор хэрэгтэй код ч гэсэн байдаг. Үүнтэй адилхан байхаа гинэ. Заавал ингэж ойлгодог жах шиг. Жихээ надад бойрлсон бол хоол авч өгөөрэй гэх ба санууч яг одоо хоол идэхээр явъя гин. Тэгсэн сайндаач биш Жионы ажилдаа газар ирсэн жах шиг. Нэг хөрхөн бүртэлцээл Жионыг хайж байгаа бол та. Жио маань санууг хараад яаж мэдэж ирсэн юм бол доо гэснээ за намайг мэдэж ирнэ ч гэж байх уу. Харин ч мэдсэн бол ийшээ ирэхгүй байсан биз гэсээр хоолыг нь өөр хүнээр өгүүлнэ. Тэгээд Жион тэндээс гарах ба санууч хараад араас нь гарч ирнэ. Жио маань уцаар ярин зогсож байна. Ирснээ ахаа уцаа тасалчхаа надад ярих зүйл байна. Ахаа хамт тоглоом хийцгээе. Ах таал хэрэгтэй юм гэхэд наад ахах гэдэг үгээ болчих. Ягаад гинэт ахах гэдэг ай. Тэр ч ах уу би чам шиг робот шиг хүн биш болохоор надад чамтай хамтрах бодол алга гэсээр яваад өгнө. Тэгсэн санаа маань хоолны газар нь нөгөө тоглоомын төлөвлөгөөг үлдээчихжээ. Санаа студидээ ирээд өнөөхийг нь урдаа тавьчихсан. Үзэхүү байх уу гэд хэргэлцээд тоохгүй бай гэдээсэн 2 дахь удаага бууж өгөх гээд байгаа мó амархан амтын юмдаа Жан Жаён гэд өөртөө үзээстэй. Ширээгээ өшөглсөн чинь өнөөх нь газар унаад авахтаа өөрийнх нь зурж яасан тоглоомын дүрийг нь одоо хүртэл хадгалаад байгааг хараад сэтгэл нь догтлоостой. Тэгээд Жион санаа дээр ирээд төлөвлөгөөг нөгөөд явах гэхэд ах та биш л болохгүй таал ах хэвээр хаа гэснээр Жион ч зөвшөөрнө. Санаа маань төлөвлөгөөгөө танилцуулаад сууж байна. Тэгснээ надтай ажиллахад 2 зүйлийг мөрдөнө. Нэгт цагийн юм цагта, хоёрт хамаг чадлаараа хичээх гинэ. Манай санаач мөн дөө. Миний гаргасан төлөвлөгөө таалагдахгүй бол оройн 12 цагаас өмнө шин санаагаа явуулаарай. За дараагийн уулзалтаар ярилцъя гэд явах гэсэн Жион юу вэ ингэж явахгүй жаа мó гинэ. Тэгсэн хурдан явах шалтгаан байна. Гэхдээ хэлэхгүй. Бас нэг зүйл бид маань хамаагүй хүрч болохгүй. Тэгвэл дараагийн уулзалтаар уулзъя гэд яваад өгнө. Маргааш нь ч манай Жион дөрүүдийн дизайны санаагаа танилцуулах ба санууч дайжгүй юм гинэ. Тэгээд урдчлаад хэлчихье. Сайн байсан болохоор 1 минутын дараа толгойг чинь хэллээ шүүгээд илнэ. Саяных чи юу байсан бэ гэсэн хэлмээргүй байна гинэ. Игдүгэ барьж дэлэхгүй золиг юм аа. Манай хоёр Жионы студид ирнэ. Бөөн хог. Цэвэрлэгсэн өг дугуй цэвэрлэж ядаг насаа. Манай хоёр чалчаад байсан Жионы найз Юна. Хоёулахнаа байгаа штэ жоохон чимээтэй байна гэсэн чинь урд чинь чихвч харагдаад ахыг зөвчих гэж авсан. Гэсэн эрэлбэлтэж байгаа юм чи. Манай хоёр гэртээ харж явах замдаа Жион толгойг чинь хэлж болох уу 1 минутын дараа гэснээ за дургүй байгаа л болоодоо гэсэн сануу маань яг ч дургүй биш ээ гинэ. Тэгээд хөөрхөн толгойг нь хэлээд хамтдаа хичээцгээе гин. Хөөжээ сануу маань толгойг нь хэлснийг нь бодоод тэр бодлоосаа ичээд хүнжлээ бүтээж ин тэр наана энэ хүүхдийг одоо Жион маань нойр муутагаас болоод хийсэн файлаа хадгалгаа мартчихна. Сануу түүнийг жоохон унтчих би сэрээгээд унтуулдаг. Хажууд нь очоод ахаа та унтаж байна уу? Та яг унтаж байгаа зү? Үнэхээр та унтаж байгаа зү ахаа гэсээр мөнсчихдэг. Явсныхан дараа Жион нүдээ нийж байгаа юм чинь. Манай хоёр Жионы ажилдаг хоолны газар уuna. Санаа бүр дахиад нэг гээд гусаж өгч байна. Байхгүй шаалгах ёстой. Хөөе,
Жан Жеён нэг үгүй ярилцъя. Өөрийнхөө мангар гэдгийг мэднэ үстэй. Хүн зовоод ястай ядаргаатай. Би твчий гэсэн ч гэсэн Жеён өдөөс нь түүнийг явуулаад сануу ах гэж дуудаал би ч нэрээ муу хүн юм да ахыгаа зовоогоод юуг твчий гэсэн юм ах гэсэн царайлаг байгаадаа баярлал гинэ. Жеён би царайлаг байна уу сануу гэсэн тийм үнэхээр царайлаг гэж асан. Тэгсэн Жеён анхааруулчээ. 1 минутын дараа үнслээ шүү. Зогтмоор байвал зогт гэхэд сануу төрүүлээд үнсчихнэ. Тэгээд манай хүний логик бодол иргэн ирж зогтох гэтэл хоёр дахь хүн үнссэн бол хариуцлагаа хүлээгнэ. Эхнийхт бол яахаа уучлаарай миний буруу. Хоёр дахь бол хоёулангийн л буруу болоогүй гэд бодчихъя гинэ. Тэгсэн Жеё маань алдаа бишээ. Чи ч гэсэн надтай адилхан зүйл мэдэрч байгаа зү гэхэд төр зүрийн зүйл хоол авил зүгээр алчхна. Зорилгодоо төвлөрөө тоглоомоо хий гэсэн чи намайг ингэж хайчгаад яаж тоглоомоо боддог байна гинэ. Тэгээд өөр яхаа үрэх юм уу гэсэн яагаад болтгон хоёулаа айл хэдийнэ үнсэлцсэн мэдтэй гэхэд сануу гарч зогтоох ба муур холгондож байгаа юм чинь эцэст нь баригдалгүй л яах вэ? Асуудлаа цэгцлэхгүй зогтож яадаг зогтох юм бол үгсэн гэж мэдэрэй гинэ. Сануу тэгээд шийдэх арга нь юу юм? Арай хайр энтер биш эцтэй гэсэн үнэхээр мэдэхгүй бол 2-7 хоногийн туршилт хийж болно штэ. Зогтлохгүйгээр зүгээр мэдрээд үзгинэ. Манай сануу саналыг чинь бодох хугацаа өгчих гэдэг. Жеё маань жихэг санууд сэтгэлээ илчлэх гэж байгааг мэднэ. Жихэдээ нуур толсон уулзалт хийгээд би ч үү санууд сайн. Чи бууж өг. Энэ чигээрээ наалтаа давал надтай үзэх хэрэг гархандэ гэж авсан. Нөгөө талд сануу маань юунагаас Жеёны талаар асууна. Мэддгээ бүгдийг хэлээд өг гэхэд хуруугаа дарж байгаа л тэр жохон, энэ жохон гэл тоолж ядаг насаа. Хайр дурлал нэг их анхаарал тавиад байдаггүй хүн. Гэхдээ сүүлийн үед жоохон өөрчлөгдөд байгаа. Хүн угаасаа таалагддаг зүйлтэй л онцгой ханддаг эцтэй нэг тиймэрхүү л гэж хэлнэ. Манай хоёр хамт харж байна. Тэгсэн сануу маань 2-7 хоногийн туршилтын хугацаагаар юу хийх юм гэсэн гарнаасаа бараад үнсэлтийг бол хоёлаа хийж гисэн. Гээд санууг тэрвэрх ба тэрэлэр энэ хүртэл байлаа бүтнээр нь үзмээр байна уу л гин. Санууч онцгүй магаа яваад өгнө. Манай сануу зөвшөөрсөн хариугаа өгөх гээд яаж хэлэхээ бэлцээр Жеёны студид ирэхэд Жеё маань Дексгийн студид ажилд орох урилга авсан байх. Тэгсэн тэр нь Францад байдаг гинэ. Тэгээд хэлхээ болчихж байгаа. Жеё би авахаа болчихоо чамд би хэрэгтэй гэсэн мэдтэй гэхэд ууж байгаа копи амтгүй санагдаж эхлвэл өөрийг олоход болно. Санаа зовлтгээ өөр хүн олчихно гэд хэлнэ. Оройн Жеён түн рүү гараад иргээд мессеж өчөх ба төрсөн өдрийн мэд хүргэе жаахан хоцорчихлоо гэд билээ өгдөг. Би Декс рүү явахгүй чамтай хамт тоглоомоо бүтээн. Намайг байхгүй бол болохгүй гэдэгтэй. Би ч гэсэн адилхан. Чамайг байхгүй бол болохгүй. Энэ бол миний яг одоогийн сэтгэл гэхэд сануу. Таны саналын хариуг яг одоо өгье. Татгалзах. Тийм болохоор Декс руу яв. Таныг явахгүй гэхээр намайг баярлна гэж одоо юу? Би ийм тэнэг зохиолтой хайр дурлалын киноны гол дүр биш. Хуулбараа хувлаад бэлэн болгочвол холбоо бариараа гэд яваад өгнө. Өөдгөө амтан гэсээр л үлдэндээ. Манай хоёр ч холбоос л байггүй хэд хонноо. Тэгээд нэг юм гэрийнхээ үүдэнд таартай. Хуулбар файл гээд өгөөд царайгч нь харсандаа баяртай байна гэд Жеён гэртээ ордог. Жихэмэн санууд сэтгэлээ илчлээд ядчил хэлж үзээд хаягдъя гэж бодсон юм а гинэ. Тэгээд та сайн тал руугаа их өөрчлөгдөжээ. Шууд л уучлаарай надад тийм зүйл зарцуулах цаг байхгүй гэж хэлнэ гэж бодсон гин. Жеёны гэрийн хаалгыг үл хөдлөхийн хүн тогшиж байх ба сануугээс эзнийг нь мэдхүү уг нь яарлаа түрээслүүлээгээд байсан юм. Хэрвээ чи тааруул түнд байрны зуучлагч ирээд явсан гэд хэлээд өгөөрэй гин. Тэгсэн юунагаас Жеён студиэс бүх юмаа зөөчлөө гэсэн мессеж ирнэ. За тэгээ Жеён руу хурдлан да. Хайсаар Жеён дээр ирэх ба яагаад уцаа авахгүй байгаа та ёстой алдаа шиг хуу юм а. Хөгийн зантай шимэгч бас улаан аштай ямар ч бодлого байхгүй гинэ. Тэгсэн намайг загнах гэж энэ хүртэл ирсэн юм уу гэхэд би ч гэсэн өөрийнхөө яагаад байгааг ойлгохгүй байна. Өөртөө таныг явуулах хэрэгтэй гэж хэлээд байгаа ч тэгээд одоо ингэж хэллээч ямар ч нэмэргүйг мэдсээрэж би танд сайн, ах танд сайн. Таны саналд дахиад хариулж болох уу гэхэд үгүй аль хэдийн хугацаанд дуусчихсан гинэ. Сануу маань доош хараад урваасанд орондоо нь өөр санал тавья. Чүү сануу надтай уурхэж туршилтын хугацаа байхгүй жинхнээсээ уурхий гэхэд сануу түүнийг үнсдэг. Жеё маань бүр гайхаад түүнийг тэрвэрх ба ёох яг зүрх дэлбэрлээ гинэ. Яаж ийм хөөрхөн шээж болт энэ хоёр одоо хүн зэрэг тогтлоолоод хайчих юм. Манай хоёрч Жеёны студид ярилцаа сууж байна.
Жео маань Dex руу өөрснийхөө тоглоомын төлөвлөгөөгөө явуулж гисэн. Солонгос нэг сайн программист эдийн өөр компани авахаас өмнө хурдан аваарайгээ хэлчихсэн. Дараа Dex-ийнхэнтэй уулзахаараа сайн тохиролцохоор болсон. Чамтай хамт тоглоомоо дуусгаад явна гэхэд сануу маань хизээдээ ийм зүйл хийчтэй гэсэн намайг орлуулах хүнийг хайж байх үед ч нэгнэ. Гэхдээ л Dex-тэй зүгээр юм уу гэсэн тохиролцохгүй бол тэр л эцэстээ өөр сайн газар орчиход л болно штэ. Чи ямар найз залуугийнхаа чадварыг мэдэхгүй шгинэ. Сануу маань найз залуу гинэ гээл инээснэ нээх хөрхөн хацарнаасаа бариад инээдэ болгочиж байгаа. Тэгсэн Жея маань чи бүр баярлаад өгөх нэ гээл тоглоом хийгээстэй. Шууд гарыг нь тавиулаад надтай хоёрхтой 3 цалыг баримтлах хэрэгтэй. Тийм ээ, энэ ч л манай сануу шүү дээ. Нэгт гээл эхлэх гэсэн шууд Жея унсчиж байгаа. Баригдмааргүй байгаа бол хаалгаа төгжөөд ир гэсэн чинь түрүүн төгжсөн л дээ гинэ. Манай санаа шүү дээ. Тэгээ шууд Жионыг түлхээ дээр нь гарлаа орлоо. Юу хийх гээд байна нойрч. Сануу маань маргааш презентацийн тавих гээд бэлдэж байгаа болоо л та. Жио маань би чиний презентацийн бэлтгэх чадварт нэг л итгэхгүй байна. Алийг хараадахыг гэсэн. Нөө, би өөрөө мэдээд сайн хийчих нэг гинэ. Тэгсэн Жио маань булааж аваад янзалж гарсан. Сануу түнийг ширтээл. Дингээ ширтээд ахаар чинь өнөөдөртөө дуусгаж чадахгүй л ах гэсэн. Юунд ч итгий хүрээрээ 0 орчоод ирэгээд явна. Олигтойхон тэмлээд байхгүй байхдаа гэд хайсан чинь Жан Жион гэсэн полдер байна. Ороо тарсан Дан Жионы зургууд. Байзараа гээл сануугүйгээд гарч ирэх ба энэ юу юм бэ гээл булаацалдаж агаад нэг иймэрхүү байрлалтай манай хоёр нийлурцгаагаад кино манд дуусаж байна. Бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа дарахаа битгиймэртаарай. Инстаг манд авал маш их баярлна шүү. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.